За. За дэлгэцээ жоохон томруулчих та. Одоо томорж гинөө. Томорж гинөө дэлгэцэн. Томорж гин. За. За дараах зураг дээр 71-ээс эхлээд хийгээд явъя заа юу. 71-ээс уршихыг хийцэн учраас. За дараах зураг дээр эрүүл зөв хоол хүнсийг харуулж байгаа гэж байна тийм ээ. Энэ ямар энергитэй хоол хүнс гэдэг бол өөрөө яг нь бүх төрлийн бодисыг хооронд нь холиод, чанаад тэгээд хоолны давс ус энтер хийгээд ингээд буцалгаад тодорхой температурт буцалгаад химийн процесс явагдаж байгаа учраас энийг яг нь химийн энерги гэж нэрлэдэг байгаа шүү. За. За дараах зурган дээр хүний дархлааг дэмждэг хоол хүнсийг харуулсан байна гэж энэ махлуу, хүнсний ногоо, цагаан дээд байгаа тийм ээ. Ямар энергид за мөн адил химийн энергид орно. Химийн энергид орно. За. За нэг батарейтай үед бүдгэх хаасан тийм ээ. Хоёр батарейтай үед энерги нэгсэж байгаа учраас илүү тод ажиллахаар байгаа шүү. За. За товч яриад явчих. Та нар тэгээд номон дээр бидагаад ажиллаад яваарай. За. Цахимтай улсууд орж байгаа шүү дээ тийм ээ энэ удаа. За чидэнгийн асалт нь аль нь байх вэ? За энэ тал нь байна тийм ээ. За энэ энерги их үүсвэрийг заана уу гэж байна. Энд болохоор бичгэн шүү. За юу энэ хоосон зан дээр нь чидэнг юунд толгохоор асдаг вүлээ. Мэдэв. За энэ ус услагчийг юунд толгохоор асдаг вүлээ. За дараах үеэс энэ ямар энерги гарч ирж байна вэ? Энийг цохихоор ямар энерги гарч ирж байна вэ? За энэ юунууд нь болохоор хариултууд нь юу атсан байх шүү. За юу. Өөр юм тавигдсан байх шүү. Та нар тэгэхээр энэ дээр нөхөж өччих даалгавар байгаа шүү. За юу. Артны хариултын тооцоогүй. За. За энэ өөрсдийн хийсэн машинаас сенс ашиглан хөдөлгөөнд оруулдаг өөр юу ашиглал хол явах вэ гэж байна. За энийг сурагчдээрээсээ тэр яг хэд хэдэн машины загвар дээрээс нь харьцуулаад уншин шүү. За тэгэхээр илүү тодорхой болж иж байгаа. За энэ эрзэнэ машины тухай бас яг нь сурагчдээрээс харжгаад дүгнэлтээ бичнэ. За одоо энэ бол энэ дасгал даалгавруудыг ихэвчлэн сурагчдээрээс харж сурагчтай болцсон учраас хуучин бол ямар байх вэ гэд асуугаад байсан бол одоо ямар байхыг гэж асуухгүй ном сурагчдээсээ өөрсдөө уншаад явах нь бидагаас судлаа. За тэгээс ном сурах арга аргачлалын тухай хичээл орох байгаа. Тэгэхээр тэр хичээл дээр цөмөрөөс унш за 10 дугаар ангийнхныг ашиглаад гоё хичээл бэлтэж байгаа багш. За машины твшин дээр ачаа ямар энергитэй байх вэ? Байршлын энерги. За байрлал нь өөрчлөгдөж байгаа учраас твшин дээр яваад байршил нь өөрчлөлт. Өөрөөсөө гэрэл гаргаж байгаа бисүүд бүгдээр гэрлийн энерги үүсгдэг тийм ээ. За өөрөөсөө гэрэл гаргадаг амьтан хүртэл бас байгаа шүү. За бид өөр энерги өгснөөр тэр бие хурц хөдөлдөг. За хөдөлгөөний энергийг энэ кинетик гэж нэрлэдэг байгаа. Хөдөлгөөний энерги гэдэг үгийг кинетик энерги гэдэг. Ийм шинжлэх ухааных нь хэллэг нь энэ юм шүү. За юу хөдөлгөөний энерги гэж цаашдаа ярихгүй байна. За энэ бие энерги болохоор тухайн биеийг байрнаас нь хөдөлгдөг. Тэгээд хэлбэр хэмжээг нь өөрчилдөг. Их зэргийн ийм үйлчлэл үзүүлдэг байгаа. За энэ нь бол шахагдсан сунсан биений хувьд бол харимхаа энерги гэдэг зүйлийг. За өндөр тодорхой байрлал нь өөрчлөгдөд байвал энийг яах нь байршлын энерги гэж хэлээд байгаа. За эмх замбраагүй хөдөлж гэн биеийн дотоод жижиг хэсгүүд нь эмх замбраагүй хөдөлж гэн гэвэл энэ бас яах нь хөдөлгөөний энерги буюу кинетик энерги байх юм байна. За атомын цөм за энэ цөмийн энерги гэдээ байж идэг нь энийг орхичоороо за энэ 86-г. За энэ түрүүчийн зураг дээр бис ямар энергитэй вэ? Ингээд нөхөж өчгөн шүү. За энэ түрүүн тэнд нэг асуулт зураг нь орсон байсан тийм ээ. За энэ хөдөлгөөний энерги байна. Энэ болохоор байрлал нь өөрчлөгдөд байрлалын энерги, хөдөлгөөний энерги, энэ харимхаа энерги гэж байна тийм ээ. За цахилгаангүйдлээр ажилтдаг зүйлүүдийг бүгдээрээ үүсгүүрийнх нь энерги, үүсгэж байгаа энерги нь цахилгааны энерги байгаа. Тэгээд хэрэглэж гарч ирж байгаа энергиуд нь бол
иргэдэг биетэй байх юм бол хөдөлгөөний энерги буюу кинетик энерги, гэрэл асдаг байх юм бол гэрлийн энерги, дуу аваа гардаг байх юм бол дуу авааны энерги. За ингэж бичээд ахнаа. За тооцоо бодлогоос бусдын бүгдээр ингэ тайлбарлаад ярьчих заяа. Тооцоо бодлогыг эх 7 хоногт танхимаар хичээл орохоор заах юм шүү. За энэ дээр тооцоо бодлого байгаа. Зарим хүмүүс номоо дуусчлаа багшаа гэд хураалгах гээд ирсэн байсан. Хичээл норог байхад юм байхгүй шүү. За ярилцах хөгжим дуурах хоёрт дуу аваа гарч байгаа тийм ээ. За халуун ус пар хоёрт бол бариад үзэхэр гадаргуунд халсан учраас энийг бүгдийг яах нь дулааны энерги гэж нэрлэдэг. За байрлал нь өөрчлөгдөд ах юм бол байршлын энерги болоод байдаг. За энд зурган дээр энд болохоор билетийн дотор хоол буцалж байна тийм ээ. За энэ газын билетик байна шүү дээ. Тэгэхээр энэ болохоор хоол буцалгахыг өөрөг нь химийн энерги гэж нэрлэж байгаа. Энэ батарейн дотор бас янз бүрийн хүчлүүд байдаг учраас энийг яах нь химийн энерги гэж нэрлэдэг байгаа шүү. За тэгээд эднийг ингээд халсан бие дээр ямар энерги авах вэ гэдэг энийг нөхөн шүү. За өөдөө шийдэн хөдөлгөх байгаа биеийн хувьд ямар энергид хувьд явах вэ гэж байна. Байршил нь өөрчлөгдөж байгаа бас хөдөлж байгаа учраас кинетик буюу хөдөлгөөний энерги, байршлын буюу потенциал гэдэг нь байршлын энерги гэсэн үг шүү. Заа юу. Энэ ямар үг ороод ирвэ гэж бодож байв. За энд ямар энергитэй вэ? Үүсгүүрийн энерги, цахилгааны энерги, хэрэглэж байгаа энерги нь гаргаж ирж байгаа энерги нь болохоор дулааны энерги байгаа. За энэ дулааны цахилгааны станц халж гаад эндээс тодорхой хэмжээний шаталт явуулаад дулааны энерги ялгаруулж байна тийм ээ. За түлшний энергийг дулааны энерги болгож хувиргаж байгаа. За энд болохоор хөдөлгөөний энерги байна. Химийн энергийг шилжүүлж байна. Бензин гэдэг бол бас химийн энерги байгаа. За шахагдсан бүрш тэнийг тэгээд харилцан үйлчлэлээр идэх энергийг болохоор за энэ шахагдсан бүрш тэнийг харимхай энерги байна шүү. За харилцан үйлчлэлээр идэх энергийг харимхай энерги гэж нэрлэнэ. За энэ өөр юуны түлхүүр хуудагдсан байна. Ширээний гэрэл ямар биеэс ямар энергиэс ямар энерги хийж байгаа вэ гэхээр тогонд залгаад ажиллаж байгаа учраас гэрлийн энерги, юу цахилгааны энерги, гэрэл гаргаж байгаа учраас хувирсан энерги нь болохоор гэрлийн энерги байгаа. Үүсгүүрийн энерги, цахилгааны энерги, хувирсан энерги нь гэрлийн энерги байгаа. За чичирхийлж байгаа бүх зүйл яах нь дуу авааны энерги гаргадаг гэж. За сурагчгийн гэсэн хараад шүднэсний толгой гэдэг бол бас нэг төрлийн ийм дар гэд химийн бодис байгаа. За тэн дээр одоо шатамхай юмнууд нэмэгдээд модон дээр байршуулцдаг. Тэгээд зурхаар гэрэл гардаг тийм ээ. Тэгэхээр үүсгүүрийн энерги, химийн энерги, хувирсан энерги нь гэрлийн энерги. За ингээд зургийг хараад хийгээд байх юмнууд нэлээд байгаа. За энэ усан цахилгаан станц болохоор хөдөлгөөний энергийг гэрлийн энерги болгож байгаа шүү. Гэрлийн энерги болгож хувиргаж байгаа. За нарны цахилгаан энерги самбар болохоор гэрлийн энергийг төрөл бүрийн юунд хэрэглэж байгаагаас шалтгаалаад нарны самбартаа чийдэн залгаж байгаа бол гэрлийн энерги, телевизээр залгаж байгаа бол дуу аваа хөдөлгөөн гэсэн ийм энергиуд гарч ирдэг. За ингээд 100 та нар гэрийн даалгаварт 134 хүртэл хийн шүү. За юу 135 хүртэл. За 136-аас хойшх шинэ хичээл байгаа шүү. За ингээ баяр таа.